Сонсогчдаа өдрийн цайгаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралттай ая тухтай сайхан өнгөрч байна уу? Их Монгол радио сонсогч та бүхэндээ цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ даваа, лавг, баасан гараг бүрийн их үдийн 14 цагаас хүргэдэг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээрээ зохиолч Сэрчин огта үүр цайхын их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын туучийн 2 дугаар дэвтрийг албан ёсны зөвшөөрөлтөөр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд зохиолын үргэлжлэлийг та бүхэн шууд эфирээс яг одоо хүлээн аван сонсноо. Зохиолч Сэрчин огта үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын тууч 2 дугаар дэвтэр 61 дугаар хэсэг. Барайчаар тэмдэглэлийн дэвтрээсээ дээрх бүгдийг завсаргүй уншиж нилээд бясалгаж суухтаа ээжигээ бодож хүү минь энэ бүгд бодит болсон явдал. Эхэндээ ч би итгэдэггүй байлаа л да. Мухар сүсэг баларсан цагийн балаа яриа дурсамжууд л гэж бодоод огт тоодоггүй байснаа тэр нэгэн явдлаас хойш багсаг итгэж эхэлсэн гэсээр дараах явдлыг ярьж өгчээ. Тэр шин бараг үүрээр ирсэн юм. Гэхдээ яагаад ч юм орж ирэхдээ чимээгүйхэн суугаад судраад илгэн ганц 2 хуудас гүйлгэж харснаа унтаад өгдөг байсан учраас би ёс олгож аава та ядрав цай чамжихгүй гисээр өндийхэд хэрэггүй охин минь унтаж амраад өглөө эрт бас гэдэг байсан бол энэ удаа хоолоогоо аяархан засаад ирэхээ дахин татаж сууснаа. Миний охин босохгүй л болохгүй нэ. Сайхан цай чанаж тавьчихад араас нь баг зэрэг шүл хийчих. Намайг хажуулж байтал нэг хүн ороод ирэх бах. Эхлээд цайгаа өгөөд дараа нь хоолоо хаягалж өгөөрэй. Энэ хүн их чухал хүн байгаа юм. Өөрөө ч сайн мэдэхгүй байж магад. Холоос яваа хүн учраас амарч тухлаад яваарай гэж хэлээрэй. Аав нь жаахан ядраад байгаа учраас нам унтчихж магадгүй шүү миний охин гэж. Гүнч хар үрээр явж байдаг гीчин ч гэж юу ах вэ? Аав ядарсандаа болоод хин юм боддог болж. Хүн жаахан унтуулчихгүй. Хөхүүл хүүхдтэй ядарч байхад юм хүнд хоолдох цай хийж өгөлээ дээ. Ингэж баг зэрэг залхуурсан ч. Хүн ирээч үлээгүй ч үлээ химэн нилээд эргэлзэж баг буцаж унтах гэж байснаа. Цаяр нь цай тавьчихад ихтий. Хол оройс ангад цангасан амтан гинэт ороод ирж юуны магад. Миний муу аав хүн амтанд тусдын болж явдаг хүн. Ер нь босоо цай хоол гялалзуулчихад буцааж яхаа амраадах юм. Химэн өдрийн их ажилдаа дарагдсан залуу бүсгүй угсгийн бослоо. Цайгаа дөнгөж юулээдэг шөлөө тавиад арай буцлаагүй байтал гадаа морийн хөлний чимээ гарснаар нэгэн хүн бууж гэрийн бүслүүрд цулбуура тархин хавчуулах сонсогдлоо. Морины хөлн нилээд хүнд гэр дотроос хөлсний өнөр ханхыг шиг болоход их л холоос явжтэй энэ хүн. Аав нэрээ үнэн хэлсэн байх шүү. Сони юм та. Өнөөдөр уулзна гэж урд өмнө цаг тавлсан болов уу? Гихчлэн янз янзын юм бодож байтал дунд иргэм насны өндөр дүүхэн биетэй туран хайвтар хөх хүн хоолоо зассаар ороод ирлээ. Аав нь хурхирэн унтахажээ. Танихгүй хүн нэг нүдтэй нөгөө нүдээ юмар дараад
хаанг дуухан боосон харагдана. Эрсэн гээчний амар мэндийг мэдэж цайгалж өгөхөд халуун цаг ойчлон ихэд ядарсан байдалтай шорт-шортхийн сорох боловч нэлээд аман цангаж өлсөө юу даа гэмээр байн иш тийш харна. Залуу бүсгүй ааруул хургууд тавьж өгөхөд идэх янз байв. Дөнгөж амсчаад цайгаал уусаар. Охин нь баг зэрэг яриглахаар нь очиж бүүвэлэнгээ. Та баг зэрэг хажуулж байгаарай. Одоохон шил харлаа гэд дэр тавьж өгөхөд аян шиж ядарсан нэр ачхүйтэй гэсэн байртай бүсэн тайлж нөмөглөхдөө гэнэт нэгийг санав бололтоо дээлээ буцааж нөмрөн гадагш харлаа. Мөр харав бололтоо удалгүй буцаж орж ирэхдээ нэгэн богц барьж орж ирээд зүүн талаар тавихта дотроос нэг жижиг уудтай зүйлийг суулгатан аваад бүсгүйд өгөхдөө ах нь хол нутгаас яваагүй юм аа. Танаа нутгийн төвөр ороод уулзах хүнээ хайсан боловч хилэмгтлийн шуурганд аваад одсон болол та. Баруун урагшаа нилээд холыг зорих хэрэгтэй болчлоо л доо. Гэт дуугүй хэсэг болж байснаа үргэлжлүүлэн ах нь тэр хүнээр тайлуулж уншуулах гэж нэг ховор судраа авч ирсэн чинь миний аз дутахад байдаггүй шүү. Энэ судрын али гали хэлийг мэддэг хүн эндээс өөр баруун урагшаа нутагт байдаг гэж сонссож байсан учраас хаачгаа мэдэхгүй л явна да үнэндээ. Домч гэж алдарсан гэх юм чухам ямар хүн байдгийг мэдэхгүй болохоор таамгаар шахуул явна. Монголчууд бидний зохиож хэрэглэж байсан хэл юм шүү дээ огн. Одоо ч тэгээд мэддэг хүн их ховордсон юм шиг байна. Гихчлэн ярьлаа. Судар гэхээр л төвдгөлээр битсэн зүйл гэж ойлгодог бүсгүй али хэл гэхээр бүр гайхаж хоцорлоо. Юу вэ гэж бодоод аль гал гэснүү та гэхэд тэрээр нүдэ гадна талаас нь хальт дарж үзээд үгүй дээд өмнө аюушгүй шин зохиосон али хэлийг ярьж байна. Ахын сайн дааж биш. Зөв зүгээр явж байгаад гинэтэл нэг өдөр нүд маань хатгуулаад эхэлсэн. Таньдаг мэддэг олон ч хүнд очлоо. Бүгд л улсын хорлол болжээ гэх. Гэтэл манай нутгийн нэг 90 хэдтэй чавганц байдаг юм. Жижигхэн бие сайтай өдөр болгон хонд хаад яваад байдаг. Хөл гарн чанга нүд нь бүр хурц. Тэр хүнийг манай нутгийнхан сүулдэ адаж өтгөр гэх болсон юм. Би чамраа сүсэг байх биш. Гэхдээ юмыг яаж мэдхүү гэж бодоод нэг өдөр чавганцыг зорж очоод шүргэж бүү нүдээ үзүүлэн байж хэрэг зургаа асуусан юм. Миний нүд хатгуулж өвдөд эхэлснээс хойш шүн бүр улам хүчтэй хатгуулах боллоо. Танд ямар нэгэн үдсэн харсан сонссон зүйл байхгүй гэж настаа гэхэд ерөнхийдтэй гэхэд огт унаагүй цагаан шүлнүүдэ гарган тажихын л хөхрөөд хүү минь чи өдөрт хэдэн аргул идэж хэр их алхаж байна? Би ч харууланд муу та. Иш. Та нар тэгэхээр өвчнөө өөрсдөө л сонгож байдаг байх нь байна шүү дээ. Ерөнхийд наслахтаа биш үү юм үзлээ. Хүн эрүүл байна гэдэг чинь зөвхөн өөрөөс чинь хамаардаг зүйл. Ялангуяа энэ зүйлийг байнга арчлах хэрэгтэй. Бусд нь аяандаа дагаад эрүүл байдаг юм аа гэсээр шүлэн цагаад. За тэгээд үздэг хардаг хүмүүс лусын хорлол болсон гэж хэлж байна уу? Гэхэд би энэ хүн ч гэсэн ялгаагүй тэгж л хэлэхэндээ гэж бодоод жаахан уран муутай. Тийм ээ гэж хэлвэл тэрээр хэсэг дуугүй болчихлоо. Ийш тийш гарч байснаа гинэт тачхинд л хөхрөн. За тэр хоныг харж байна уу? Баян өвсөдөө таслаад явж байна уу гэж надаас асуулаа. Би ч хон малыг мэддэг хүний хувьд нэг тасалж аваад 10-аас 20 ажилдаг гэдгийг сонсож байсан учраас түүнийгээ хилтэл
Эмээ сүрхий намайг тоож эхэлж байгаа бол та. Ой, сайн байна. Амтэн хүртэл хоолоо яаж боловсруулахаа мэддэг байна шүү дээ. Гэтэл хүмүүс хэд хуруу зажилсан болоод л шууд бүхлээр нь залгидаг. Гэхдээ ямар юмных нь луслын хорлол байх вүлээ. Чиний ард дагцанд нэг чухал ухаан боловсрж байгаа хэрэг. Тэрийг чинь орон зай нөлөөгөөр хүн удирдах байгаа юм биш үү? Танаад байгаа эртний бичмэл зүйлийг чи байн зүүдэлдэг үү? Гэхэд би бүр гайхаж оцорлоо. Үнэхээр нүд маань төсвөрл шүү хүчтэй хатгуулахдаа авдранд байгаа нэгэн хэрдэг болсон судрыг би байнга зүүдэлж эхэлдэг юм л да. За тэр хүмүүс. Эмээн чамд ганц л тус болох юм байна. Хойд нутагт нэг хүн бий. Тэр хүнтэй очиж уулз. Манад нэг содрог байсныг нь аваачиж өгөөд эргүүлж тойруулан харж байснаа. Энэ эртний ховор содрыг та хаанаас аваад ирв? Танд хэрэгтэй зүйл байвал хэлээрэй. Гэхээр нь тоглоомор шахуу. Та надад шүдийг минь бүтэн байлгаж өгөх боломж байна уу гэд ур талдаа ганхаж эхэлсэн үүдэн шүдээ харуулвал муршилцаж инээгээд. За хүн амтан муу хилээд байхгүй болж танан цагаан шүдтэй явуулаад ээж болох л байх гэсээр авдраа уталлаа гэжээ. 62 дугаар хэсэг. Цай уучгаад саяхан болсон гурилтай шүл идэнгээ туглан суусан зочин залуу бүсгэд түүхээ дуртай нараггүй ярьсаар сон. Залуу бүсгүй нойр хүрхээ болж бүр сэргээд ирэхэд гүтийгээд 94-т хүний шүд бүрэн танан цагаан байсан гэж юу? Хитрхи итгэмээргүй сонсогдож байна гэхэд нэг нүдтэйгээр инэм хилэн байж. Харин тийм байж болох ч хэлээ. Би өөрийн энэ өрөөсөн нүдэрээ яа харахгүй харсан юм да. Бүсгүй ирсэн зочныг ягаад чулал хэлэхээргүй байрын царай дөрөх байдалтай байсанд нь багч болов үнэмссэн дүр үзүүлээд за их сонирхолтой юм аа. Дараа үргэлжлүүлж болно шүү дээ. Та хоолоо тухтай идэж уучхаад унтаж амрахгүй бол гэхэд гээчин урс хөлсөн арчин байж одоохон тооцгаадах юм гэсээр үргэлжлүүлэн. Энэ бичиг содрыг өгөөд оронд нь тэр настан шүдээ олж авсан шиг нүдэл олж аммаар байна гэж үг хавчуулснаа насны талаар цааш үргэлжлүүлэн ярьж өглөө. Авдар уудалсан хүн нэгэнд цаасан бодолтой зүйл гаргаж ирээд задлан харуулхад ногоовтөр өнгөтэй нунтгалсан нэг төрлийн ургамал бололтой. Хамрын үзүүрт нэвт хан хийх хэр хүчтэй ургамал болохыг нь хилээд өгч байлаа. Санваартан бололтойч энгийн хар хувц өмссөн хүн. За чи анхааралтай сонс. Энэ бол жирийн нэгэн ургамал биш. Хавар төрхөн зур үзэгдээд алга болдог ховор нандин ит. Сар орчим л ургадаг юм. Хаана ургадгийг нь хинч мэдэхгүй. Мэдлээж таних нь ховор. 10,000 хуваасны нэгийг 3 хоногт нэг удаа ирэнд ус хийгээд амаа зайлж 3-5 минут амнандаа байлгаж угаад уугаад байна. Ингээд л байхад болох нь тэр. Гэхийг сонсоод би ихэндээ итгээгүй ч урд талын хөдөлсөн үүдэн шүдээ бодхоос үгэнд нь орхоос өөр сонголт надад байгаагүй юм. Манай нутгийн харчуудын харж явдаг өнөөгч нь үүдэн шүд нь унаад өгвөл ямар инээдтэй сонсогдох вүлээ дээ. Тийм бидтэй хүмүн гэж над руу хараад инээлээ. Би дотроо тэрхүү шилэд эм тунг олж хүртэх юмсан гэж бодлоор дотроо жигүүрлэн байгааг мэдсэн бололтоо тэрхүү настан мушилцж инээгээд багшаа энэ тэгээд яг ямар учиртай үйлчилдэг там билээ гэхэд өвгөн багш күйр яасан хэрэг дуртай хүүхэн бэ гэсэн аятаа над руу сүрхий харснаа. Миний өгсөн эм танг хинч ингэж асууж байгаагүй. Чимээгүйхэн аваад ухандаа хүргэж адислаад явдагсан. Би уг нь учрыг нь тайлбарласан.
Гэхдээ чиний сониуч занд зориулж тайлбарлаж өгье. Шүд яагаас сулардаг вэ гэхээр хоолны үлдэгдэл шүдний угаар наалдаж үлдээд цэвэрлэг дээгүн улмаас буйл руу шигдэж ёз орлонд өгөх тусам шүдийг сулруулж анхуулдаг юм. Харин энэ там бол тэдгээр үлдэгдлийг цэвэрлэхээс гадна ходоодоор дамжин биеинд дархан судасны хан дагуу тогтсон өөх тосын үлдэгдлийг байнга цэвэрлдэг шидтэйд. Нэг төрлийн хүний биеинд хэрэггүй зүйлсийг цэвэрлэгч гэмээр юм уу да. Гэх нь надад жаахан тоглоомтой санагдаж байсан ч гэлээ юм хэлсэнгүү дуугүй бусдын адилаар духандаа хүргэн адислаад өөртөө хийсэн юм. Өнөөхөн маа намайг жаахан харж байснаа нарны гэрлээс хол байлгахаа мартваач. Маш багыг тасалж аваад үлдснийг нь авдрын ёроол руугаа шидчихэл болно гэж зааварлагт нь миний инээ төрч үгүй хэрэг хаана хадгалахыг хүртэл заадаг гэж бодож суусан. Бүсгүйд идэвхтэй наргагүй түүх ярьж байсан нэр холын явдалдаа ядраад өөрийн ирэхгүй нүдэн анилдан хажуулсан чигээрээ хурхиран унтаад өглөө. Төвний хурхирч эхлэхэд аав нь сэрээд "Оо ашгүй ах юм. Энэ хүний хүлээж аваад хоолцоо хийгээд өгдөг чинь тун сайн хэрэг боллоо. Энэ залуу нэг маш бага мунтаг авчрах ёстой юм. Тэрийг нь асууж байгаа таваад доторх уншлагыг нь ихийг нь нийлүүлж авахгүй бол тангийн ургамлын уншлаг тасраад байна" гэсээр өндийхэд охин нь бүр ихээр гайхаж "Гүй хаваа. Та энэ хүнтэй уулзна гэж урдчлан тохироогүй ээж яаж ирэхийг нь мэдсэн юм бэ? Гүй тэгээд ч болоогүй юм авч ирнэ гэд яриад байх юм" гэхэд аав нь хэсэг чимээгүй болон сууснаа. "За дараа учрыг нь хэлье. Одоохондоо чамд тэр ургамлын тухай ярьж өгье" гэд дараах түүхийг хэлж өглөө. Үнэн дээр тэрхүү ургамлыг хаана байгаа гагцхөө бухтын хөндийн тулгаанчид маш сайн мэддэг бөгөөд Баян хүзүүд хаврын цагт үе үе алга болохдоо энэ тентхийн там барьдаг хүмүүсийн захиалгыг хүлээж аваад түмэн амтны тусын тулд хальтэрж өхөн цавчин өндөр оргилтой уулын оргил руу очиж үнэрлэх чадвараа ашиглан хаан багааг нь мэдж түүдэг гэдгийг хинч үл мэднэ. Тэр сонин ургамал өөрийгөө хамгаалах гэсэн байгалийн нууц чанараас ч тэрв нэг ургасан газараа дахин хийцээж ургадаггүй онцлогтой. Баян хүзүүдийг нэг удаа захиалга аваад түүхээр явхад үл таних нэгэн залуу нууцаар дагаж явхад хаднаас хальтран унаж ам мөрөгдөд өгснөөс хойш дахин хүн амтан дагах нь бүхэл тэр газар руу зүгэлхээж болсон. Ургамал бүр өөрөөсдийн гэсэн өрмөц онцлог чанартай байхаагаад тэдгээрээс дурдвал шүдийг бэхжүүлэгч хариугүй унах төгсөн шүдийг буцаан бат бөх болгохоос гадна ходоодны хүчлэлэг чанарыг бууруулж хоол шингэлтийг сайжруулна. Хараа сайжруулагч муудсан харааг аажмаар сэргэн сайжруулах бөгөөд харааны хялрыг ч засна. Халзарсан усыг ургуулж цагаан өнгийг харуулгах гэх мэтчлэн 10 төрлийн үйлчилгээтэй 10 өөр төрлийн ургамалууд жилээр ээлжлэн ургадаг гэсэн үг. Нэг ургасан цагийг нь алдвал дахиад 10 жил нөгөө чанартай ургамлыг хүлээхээс өөр сонголтгүй. Иймэрхүү ховор нандин ургамал эмийн чанарыг одоо хүртэл таньж мэдж эмчилгээнд хэрэглэхэд зариулан авчирдаг баян хүзүүдтэй би талархах нь баг хэрэг болно доо хэмээн. Цаадах чи ер нь ерөнхий чадвартай хүн шүү дээ гэсээр саглаа дахин нэмэрлээ. Аав нь баян хүзүүдийг тийм сайн таньдаг мэддэг гэж бүсгүй нэг л итгэхгүй байсан учраас та хэдийнээс түүнийг тийм сайн мэддэг болов яаваа? Үнэн дээр аав нь мэдэхгүй. Сумын төвд байгаад баригдаж явсан бурхан болоочоор дамжуулж ганц 2 тангийн ургамал авдаг байсан. Гэхдээ найз маань надад ярьж өгсөн нь энэ. Баян хүзүүд чинь хаширхан учраас
Нэг л хүнээр дамжуулж бусдынхыг нь дөхөөлж өгдөг юм. Тэр нь ч зүв бах. Хүн амьтанд харамгүй их тус димээ өгдөг залуу да. Одоо цагт ингэж залхуурахгүй бусдын гуйлтаас төгшөөдөггүй явдаг хүн ч ховор доо. Хоон хөхийн төлөө явсаар багаад хар гэрээс гаргаад авчиж байгааг нь харвүүхөө гэлээ. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин Огтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хос хоёр. Их Монгол радио 2021 он. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хургуулan аваарай.